Таны дүү хоолой байгалыг хамгаалж чадна. Энэ лунда гэдэг бол ерөөсө төвдөг. Тэгээд хий мор гэсэн үг. Ер нь бол хий бол хүний биед байдаг. 5 хий гэж ярьдаг. Тэгээд лунда бол гол ам баригч хий гэж авдаг. Ам баригч хий бол одоо хүний одоо гол хэрвээ ам насааж юм альва нэг юм хэрмээр дороотох юм бол амнасаа алдах юм уу альва нэг юм ер нь бол дороотохын үндэс болдог. Тэг хүмүүс хөдөө гадаа явлаа одоо сайхан хямраас сэргээч нэг амтан одоо амтны бөрлөгээд юм аа. Үгүй ээ. Энэ бол овоон дээр гараад сайхан овоогоо шүтээ тэр овоон дээр одоо номын дагуу тахил байлингийн өргөөд арц сууж уугуулад дэнийхээ дээж хийгөөд энэ бол хямар сэргэж байгаа. А тэгээс амтны амт таслаар бол хямар сэргэдэг бол энэ бол андуур шүү. Андуур ер нь бол ойлгомжтой манайхан бол мэдж байгаа шүү дээ. Амтны амт таслахад бол ямар их нүгэл ундах вэ? Тэрний одоо үр нь яаж ирэх вэ? Мэдээж үр нь бол өөр төр нь л ирнэ. Таны дүү хоолой байгалыг хамгаалж чадна. Энэ амтыг би нэг өрөвдөөд юм уу те? Сайхан нинжин сэтгэл төрүүлээд энийг би ингээ яах вэ? Энэ цаана одоо ямар үр дагавар болоо? Энэ амтны би одоо амийн те эгөдөгцөн байхад цаана одоо ямар олон амтан зовх уу, зүтрэх үү? Эргээд энэний үр муу үр нь буйны сэтгэл төрүүлэх төр чинь сайхан үр нь болчихно. Нинжин сэтгэл чинь. Муу сэтгэлээр те хандаад ингээд би нэг одоо ямар нэгэн хатуу сэтгэлээр гад одоо юу гэдэг мунхай сэтгэлээр ингээд хандах юм бол энэ яг одоо нүгэл болоо явчих. Тийм ээ? Энийг бол ерөөсө хоёр л юугаар ойлгож байгаа шүү дээ. Одоо муу юм гээд өр нь бол нүгэл болоод 10 нүгэлд орчих. Сайхан сэтгэл төрүүлээд нинжин сэтгэл төрүүлчих юм бол тэр буйны өр нь болчих. Тэр одоо амтныг алаад цаана одоо юу гэдэг эгөдгсөөс ямар үр дагавар ирэх вэ? Би өнөөдөр тэрийг одоо ингээд нэг амтан ингээд те хямраа сэргээх гээд ингээд одоо жишээ нь би нэг чонж юм таргаар бодъё л да. Ингээ очиод нэг хараад баясаад ингээд сэтгэл нь хөөрөөд нэг одоо ингээ алдчихлаа одоо эгөдгчлээ те. Тэрийг хараад баярч байгаа сэтгэл бол тэр одоо юу гэдэг нинжин сэтгэл биш. Тэрэндээ хөөрөөд хямраа сэргээчлээ би баяртай байна. Би олцтой явж байна. Хямартай явж байна. Үгүй. Тэр өөрийгөө хямрыг дороотуулаад бүр ингээд үр нь яаж ирэх вэ? Үр хожтой яаж болтгоо? Тэгээд одоо өөрт нь ямар одоо энэ насанд ямар үр дагавар авчраа тэр нь өглөөрөө итлэх вэ? Тэрийг бол хүн мэдэхгүй шүү дээ. Хямар сэргээх, хямраа одоо бадрах тэр ам баригч хийгээд бадрааж ах хэвээр. Хямраа дороотуулахгүй тулд. Тэгэхээр тэр амтныг одоо амийн эгөөтгөхтэй баясах биш. Тэр амтныг хараад тий шунлын сэтлэр биш. Харж баясах. Тэрэнд нь одоо харж баяснаа гэдэг чинь тэр хямар бадарч байгаа. Тэгэхээр тэр хямар бадарна гэдэг чинь одоо яах вэ? Хямраа сэргээд одоо хямраасаа тавиасантай адилхан болох нь шүү дээ. Энийг л ерөөсөө би хэлмээр байна да. Энэ бол хямраа сэргээх бол тэгж одоо амтны амьд бүрлгэж биш. Амтныг харж баясах. Тэр сайхан амтныг одоо бас таарлаж ингэдэг чинь бас сайхан шүү дээ. Хямраа сэргээл хараал баясаал сэтгэл хөөрөөл те. Энийг л одоо хямраа бадрааж байгаа, сэргээж байгаа. Нэг одоо хэлбэр юм да. Тэгэхээр би бол энэ дээр бол амтны амьтыг бүрлгэж муу сэтгэлээс жоохон дараач те. Тэр одоо насаас гэж яддаг шүү дээ. Тэр бүгдийг одоо өөрийнхөө тэр жоохон юмыг жоохон инэрэн нэгүсэх талаас нь сайхан буйны сэтгэл төрүүлэхээр, буян үлдэхээр ийм л одоо би бодож авдаг шүү дээ.